татварын бодлогч нөгөө данхар төртөгөө шууд холбоотой тийм ээ. Тийм ээ. Дундаж давхаргаа дэмжигч нь татварын бодлоготой шууд холбоотой шүү дээ тийм ээ. Микрофоны нээчих хоёул ярьч. Гүү болно шүү дээ. Та болно гэж бодвол Тэмүүжин гишүүний санаачилж байгаа энэ ерөнхий сайдын тэр одоо эндрийг буулгаад яг энэ гишүүдийнхээ дунд парламентыг хянагддаг байх засгийн газрын энэ хандлага бол өөрөө энэ данхар төрийг буулгах, дээрэс нь иргэдийнхэн одоо хандлагыг ойлгох, чих зөөлөнтэй гүйцэтгэл байх ийм одоо агуулга байгаа. Та үнийг дэмжиж байгаа юу? Энэ зүгээр хэлбэрийн асуудал ш. Агуулгын хандлагын асуудал байгаа. Та үнийг дэмжиж байгаа юу? За энийг асуулт. Хоёрдугаарт би бэлдсэн асуултаас өөр асуулт асуучих. Өчигдөр Улаанбаатар төмөр замын хувийн нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Хэрлэн гэдэг хүн тэр одоо Дархуул аймгийн Хонгор сумын салхитад очиод зарим их хурлын гишүүдтэй хамт төмөр замчтай уулзаад энэ нөхөн сонгуулийн өмнө ийм улс төрийн агуулга бүх уулзалтанд ороо яваадах юм. Та энэ дээр хариуцлага тооцож өгмөр байна. 3 дугаар танаа хотын дараагаар саяхан томилогдсон хүн залуу хүнийх нь хувьд бол дэмжиж байгаа. Гэсэн ч гэсэн гарч ирэнгүүтээ шүнжин нойргүй хонлоо, хорим нойроо хойшлууллаа, хэцүү байгаа юм шиг ийм ялархсан төнөрхсөн хандлага гаргаад байх юм. Нийгэмд ажил хийнэ гэж байгаа бол бодлого, концепт, зорилго яриад явчихмаар байх юм. Хандлагаараа нэг угсаа залгамжсан хунтай шиг нийгмээр нэг баахан магтуулчаад шалтак тоочод баймааргүй байх юм. Ийм зүйлээс чинь энэ данхар төрийн хандлага, буулгах хандлага эхэлж байгаа. Ийм зүйлээс чинь болохоор энэ дундаж давхаргаа дэмжих төр татвар багтаа орчин руу ус төрчид зөрөгтэй шийдвэр гаргадаг байх хандлага эхлэх гээд байгаа юм аа. Та энэ 3 асуултанд дээр товчхон хариулж өгөөч. За очрол ерөнхий сайд хариулъя. За их хурлын гишүүдийн санаачилсан хуулийг улсын хурлал шийднэ шүү дээ. Засгийн газар шийдэхгүй. Тэр тааны асуудал. Би завгүй байгаа. Төсөө хэрхэн төлөвлөх үү гэж, чинэлэг дундаж давхархыг хэрхэн бий болгох үү гэдэг дээр толгойгоо ажиллуулж байгаа. Тийм учраас би нийгмийн баялагын хуваарлт бол татвар гэж яриад байгаа. Би маш тодорхой ярьж байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтаас доош байсныг би 2.5-д хүргэснээрээ 180 мянган аж ахуйн нэгжийг бий болгож байгаа. Нөөтийн суудхан төлөгчийн босго 50 сая байсныг 400 сая бий болгосноор 23 мянган суудхан төлөгчийг дэмжиж байгаа. Би 6-аас 10 тэрбум төгрөгийн дээр шатлсан татварыг нэмж 25-ыг 15% болгож бууруулснараа би 300 уул уурхаан бус мөртлөө 6-аас 10 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой компаниудыг төрүүлж гаргаж байгаа. Ажлын байрыг нэмэгдүүлж байгаа. Хөдөлмөрлөж байгаа хэм бүрийг дэмжиж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийг татвар шиг битгий санаасаа би хүсэж байгаа. 2014 оноос өмнө тэтгэврт гарсан хүмүүс 769 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолохдоо сая 400-ийн цалингаас бодуулсан. 2018 оноос хойш тэтгэврт гарсан иргэд 2 сая 400 мянган цалингаас бодуулсан. Энэ шудраг бус тогтолцоог би өөрчлөгч байгаа. Тэрнээс биш тэтгэврийг 20% нэмлээгээд 769 дээр ч 29%, 2 саяын тэтгэвэр дээр ч 20% нэмэгдлээ гээд энэ шудраг бус байна. Тийм учраас энийг шийдэж байгаа. Төрийн албан хаагчийн цалин 33 хуулиар зохицуулж байна. Их хурлын тамгын газрын иргэдийн засгийн газрын хэрэглэх газрын иргэдийн өөр цалинтай 33 хуулийг өөрчилж төрийн албан хаагчийн цалин хөлсийг шудраг болгох гэж байна. Халамжийг нэгтгэж бууруулах гэж байна. Халамжийг зорилтод бүлэгт 26% нь хүрэхгүй шин. Энийг би 50% хүргэх гэж байна. Ийм л ажилтаа байна. Тэгэхээр санд суудлал яахан тааны асуудал.